Тулаа нэвртэй подкаст гэсэн юм гин билээ. Тулаа нэвртэй подкаст сонсогчдоосоо өөрт нь тохиолдсон л ус савдаг сонсч өтгөртэй холбоотой эвгүй түүхүүдийг хүлээж авсаар байна. Танд ч гэсэн ийм эвгүй зүйл тохиолдсон бол Facebook Messenger-ээр над руу илгээгээрэй. Баярлалаа. Муу имэйл морины шившиг, муу им гэрийн шившиг, муу нохой хотын шившиг. Монголын Мань Бадрын домог. Монголын Мань Бадар хурц ухаантай, хошин өгөөтэй. Мэргэн цэцэн үгээрээ ихэстэй эцгийг ичээж харц дооцыг хамгаалж авсан хүн юм. Өвөр хангаа нутгийнхны дунд өргөн тархсан түүний тухай домог нь тухайлсан нэг дүрийг тойрсон цоврал үйл явдлууд байдгаараа далан худалч болон бадарчин үлгэртэй төсөөтэй боловч үнэн бодит хүний тухай өгүүлдгээрээ өвөрмөц юм. 1843 оны өвлийн адаг сарын сүүл хаврын ихэнх сарын ихээр төрсөн бөгөөд 1925 оны орчим 82 наснда тэнгэр болжээ. Монголын Мань Бадар нэрийг хэрхэн авсан бэ? Санг жанцан хяагийн эцэг Пүрэв хяагийнхан нүгээд цоо нарийн голд бууж байлаа. Аадрын ширүүн борооноор гэрээ барьцгааж ханаа дугуулан тооноо өргөж унаа өлгөөд дотуур цавгаа тавьжээ. Тэр үед эсгийн үүдтэй байснаас үүдний уяа оосоор оруулдаг цавгийн хоёр нүхийг хаалганы тотхны дээд хоёр үзүрт тэгшээр тааруулдаг байсан юм. Өмсөх давхацгүй өнчинхүү Мань Бадар бороонд зутрахта гэрт гүгээд орчихсон юмсанжээ. Нэгэн хүн "Ой, дотор хүн байна уу? Үүдний нүх яах гэж байна?" гэд хашгирч гин. Хариуд нь "Дотор хүн алгаа. Монголоос Мань Бадар хүүл байна. Үүдний чинь нүх онгоогоод л байна" гэж хэлжээ. Дотор хүн гэж тэр үед хятад наймаачдыг хэлдэг байсан юмсанж. Ийм цэргэлэн хүү ярианы өөг ашиглан ингэж хэлсэн ажээ. Үүнээс хойш овоглох эцэггүй ой ухаан сэргэлэн овжин хүү Мань Бадрыг Монголын Мань Бадар гэх болжээ. Хожим 1911 онд Манжаас тусгаарлан Богд хаант Монгол улсыг тогтноход насан өндөр болсон Мань Бадар. Айл гэр гэж галаа өргөлөө. Амрын мэнд гэж тамхиа өглөө. Буурал морио бууж өргөлөө. Булган тахаа тайлж өргөлөө. Энэ яваага Мань Бадар мэдээ. Эцэг хойчийг манзүү ширийн тэд мэд гэж хитний уул, цахиур, хөөргөрхүү бөөрөнхий цагаан чулуу уллаж зассан морин шагаа, ишигний илтсэн хад, год, хуучин самбаатаа явуулсныг хошуу ноёд ихэд бэлгшэн хүлээн авч данс бичиг шүүц үзвэл Мань Бадар гэж нэр ус юуч байсангүйд Монголын Мань Бадар гэж данс нэгээд улаан шугамтай цаасан дээр шунхаар бичиж харц ард хамжлах Мань Бадар нь аймаг хушууны дотор аль дуртай газар зорчихдоо унаа хөсөг эмээл тогшийг хэрэглэн мөчөөс доошгүй махаар хүнсийг хүснээрээ залгуулж гучлах дэвсгэрийг тавлуулан дараагийн айлд амар төвшин хөргөгж өгч хөндлөн авч баймүй хэмээн зар бичиг шийтгэн олгожээ. Ийм зар бичиг тэтгэмжтэй өвөл зууны хувцас хошуу сангаас авдаг хүмүүс Мань Бадраас гадна пунцгийн цагираг сэвжэд чойдонгийн дэнхэр гих дамдын дорилог нарын нилээд хүмүүс байжээ. Толгой бүрэн тушаалаа. Айлд зарслагдж байсан Мань Бадар хүүг өглөө хонио бэлчээхтэн гэрийн эзэн "Цоогийн хадаар чон ширүүн тоо бүрэн толгой бүтэн туугаад ирж үзээрэй дээ" гэжээ. Хонио хариулж байгаад баг үдийн хэрд хонь үргэхээр нь хашгираад хүртэл нэг хоньны сүлийг чон тастаж аваад зүхтэж яваа нь харагдав. Хамаг хонио хаман хурааж хашгирч хөөсөөр хотлуулж ирвэл гэрийн эзэн "Чавас. Өглөө би чамд юу гэж хэллээ?"
гэвэл Манбаатар тоо бүрэн толгой бүтэн ирсээ. Харин чүүгээд унаа явахгүй, туугээд чон үргэхгүй юм. Нэг төлөгний сүл алдчихлаа. Уйж хонсон морь өлөн, ундгүй явсан би өлөн, уйлж хонсон чон өлөн, унтаад босдоггүй ахаатан өлөн байгаа үсттэй гэжээ. Манбаатар хүү хэрэг нийлэх түшимлийг хэрхэн буцаав? Пүрэв хягийн гардын бүр дээр зусаж байхад өөр аймаг хушууны Улаастайн жанжин жасаанаас нэгэн том түшмэл иржээ. Сайн ноён хан аймгийн чуулган жасаанд нилээд том хэрэг нийлж зарах шийдэхээр яваа юмсан ч учрыг лавлвал Улаастайн 2000 цэргийн бослохыг толгойлсон цэрэг онолтын хэрэгээр яваа гин. Онолд сайн ноён хан аймаг хан хөгшин уулын хошууны хүн байжээ. Олон төмөн одоо яандаа гэж айж зэрвэж аргаа барцхан сэмхэн шивнэлдэх төдийгөөс хэтэрсэнгүй. Манбаатар түшмлийн өөдөөс нүд цавчихгүй ширцээр суунагин. Түшмэл зэвүүн хүрсэн юм уу, жидүүн хөдөлсөн юм уу, жишимгүйхэн царайлт сууснаа. Заахо, жаал хүүгийн нэр алдар хэний хэм билээ гэхэд хүү. За би Монголын Манбаатар билээ гэв. Тэгээд ийхүү ярилцгаад түшмэл чамааг яхаараа монголоор овголдог билээ Манбаатараа гэхэд за өнчин өрөөсөн болохоор өөр юугаар ч овглох билээ дээ. Тогсын өднөөс тоонтноо шулаагүй, торго магнагаас тосноо өгөөгүй болохоор л тэгдэг юм болов уу да. Яасан хитэр хөөхтөв энэ мүү Манбаатар чинь. Адгийн намайг хитэр гэвэл аймгийн чуулган хитрэг болно доо гэхэд пүрэв хя. Ихэстэй ингэж мөчөрөхдөг юм уу чи? Гар морь хар гэв. Тэгэхэд Манбаатар гэрэггүй болоод гэдэсөлэн оромжгүй болоод олгоо хоосон байна. Оройхон тишээ юу юм? Одоохондоо найгал шарга минь нарийн татаасаар уяатай 8 хавиргандаа наалдаатай байна. Би ч газар амбанд хэрэг алдаж гадаах амбанд хээл цутгах бинчин муутай хүн шүү дээ гэжээ. Морь харах гэж би засахыг цээрлэн нэрлэдгээс үүдэн Манбаатарын хүү хэлжээ. Тэгэхэд түшмэл чи ийм хурц ухаантай хүн лам болохгүй дээ. Дээдэс минь өнчин хүн лам болвол өөхөн чулуу цахиур чулуу болдог. Өршөөл ном буруу эргвэл өрөөл зах хүзөө ороодог гэдэг үстэй. Өрөөл зах гэж лам хувраг хүний дээлийн захыг хэлсэн бололтой юм. Тэгэхэд түшмэл тэгвэл түшмэл болвол сүрхийн мэрэгэн хүн байх байж дээ. Яагаад тэрвэлээ? Яргаа ташуурыг тэнзээс чинтэй ядуу хүнийг ямтнаас үнтэй болгочихвол яах вэ? Төмрийн дээр хуурай, төмний дээр хууль бий гэдгээ барьж авбал болдгол юм да гэхэд Манбаатар хөө. Төмрийг давтвал болдог. Төмөн хөдөлбөл төр иргэдэг гэдэг үстэй. Ийм амтантай ч юу яарах вүлээ дээ гэж ившээлгэн сохор хар нойр хүрэх гэсэн утгаар хэлжээ. Дуудаад байх шивдэ гэхэд Манбаатар хөө. Таны уучраа энэ байсан юм уу гэд нэгэн сохор хар хорхой өвөр дээр нь шидчихжээ. Хорхооноос үхэн хатан айдаг түшмэлтэн хай хүй халаг балаг болон огл харайан босож бурхны ширээн дээр хөрөөстэй зул өрөөтөө тахил татан унгаж сагалдрах бүчийг нь тайлж дугтуулан суусаар сагалгаар отохтой малгай нь өнхрөн тулахтай гал руу унчихжээ. Түшмэл малгайгаа авахаар ухаан алдан ухасхийн дайрч галын хайж байрсан Манбаатарт гараа нэг сайн хавчуулж аваад малгайгаа шүүрэн авч чадалгүй тулгыг нь өшгөлч гэж гин. Тэгээд тогсын өдөн отго том хилэн хивсгэн тожи итлоо хуухлагдаж малгайгаа авмагц гар нь халаад газарт дахин алдчихав. Тэгэхэд Манбаатар хөө дивсэд галыг нь унтраа гэсэн түшмэл хүчтэй дивсэн эрдний чулуун жинсээ хагалчихжээ. Хөлчөө суусан пүрэвхя гал голом төшөглөж бурхан тахил нураалаа гэж уурсан босож хэрүүл зодон болох төгснөөр барахгүй
хэрэг нэхээр ирсэн хэрцгий хэхгэр түшмэл эзэн төрөөс хүртээсэн ирээн отхыг хярваслаж эрдний жинсийг хагалсандаа унан тусан урвааж ухаан сэхээгүй бутсан гэдэг юм. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж байна. YouTube-с өөр аппликейшн юм уу вебээр үзэж байвал наадах чинь надаас зөвшөөрөл авалгүй хулгай юм танд үзүүлж байна. Бичлэг маань таалагдж байвал subscribe тавьчаад дараад хонхоо идэвхжүүлээрэй. Тэгвэл танд дараагийн бичлэг цаг алдалгүй хүрэх болно. Манжийн түшмэлийг мацаг бариулсан нь. Энэ яриаг эхлэхийн өмнө хоньны махыг зөвөөр эвдэж чанах эдэг хэрглэхийн ёсноос эрх биш мэдмээрийг хэлэх учиртай юм. Малын мах толгооноос эхлэн нурууны хэсэг буюу доошоо газар гიშгдэг хэсэг нь их болдог. Гэрийн эзэн чансан махаа зочиндоо өгөхдөө их талаар харуулan байрна. Зочин махыг толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж иддэг ёстой юм. Хоньны толгоо гэдэгтээ эхлээд хамрын баруун зажуураас хуух авч галд өргөнө. Мөн хоёр чих завжийг эхэлж хөндөно. Махнаас хүзүүний их нь аман хүзүү, сэрийн их нь хаа сэр, ууцны сүвэргэн тал баруун гараас, өвчүүнийх бүдэрхий, далных толгоо буюу тогоод тал, хавирганы толгоо бураад тал, буглааны нарийн атгамал үзүүр, богтосны залаад нарийн үзүүр, шагаатын борвтой тал, сүүжний далбаат тал болдог. Бүтэн мах тавьбал амьтдаа ямар байдлаар нь эрэмблэн урд доор нь хүзүүсээр далд өрвөн өндөртөө тавьж, хойд доор нь хоёр гуйнаас сүүж чөмөг тавьж, ууц өвчүүдээр толгой хошног гургалдаагаараа ороож тавьдаг нь идэх хүртэх ёсны эрэмб дараалалтай холбоотой. Эрэгтэй эмэгтэй хоёр хүнд мах тавихдаа эрэгтэйд далд өрвөн өндөр, эмэгтэйд өвчүү сүүж тавьдаг журамтай. Өгүүлэх юм уу? Манжийн нэгэн шуурхаа ширүүн илж түшмэл гардын өртөө дамжин гарахаар яваа хил иржээ. Ингээд гэр барьж хон төхөөрөн аяг чундагчнаас эхлээд 10-20 хүн бэлтгэж гин. Мань Бадархүү хог шороо арилахаас эхлээд аргал хоргол түүх хот хороо янзлах ажил туслан хөлсөлж явахдаа мал мэддэггүй мах иддэг манжийн түшмлийг мацаг бариулах юмсан гэж ярьжээ. Хүмүүс сонирхоод чи яаж мацаг бариулдаг хүн бэ гисгэв. Тэгэхэд Мань Бадар твштэй зоогийг би мэддэгсэн бол тэрүүн шиг амархан юм байхгүй гэж гин. Оройтож ирсэн түшмэл олбог суудал тухлан олон үйлчлэгч албатууд орон гарan уимж отогтой жинстэй ноёд ойр шадарлан бүхэлцэж идэ будаа айраг цэгэнээс эхлээд аяг тавилгүй ам чөлөөгүй байсаар альжааж ядарсан манж арай ядан хэрэгэм сүрээ бодож хэвнэг суувгэн. Гаднаас бүтэн эргийн махыг Мань Бадархүү том твшинд хийгээд эрэмб дарааг энт тентэн болгочихсон оруулж ирээд зоог шүүс өргөтөл манж түшмэл жаахан ажиж байснаа эхлээд ууц бариад авахаар нь Мань Бадар ууц идэхнэ унзад юм уу та гэж тэгтэл дал авахаар нь даалам юм уу та гэж өвчөөг авахад үлссэн юм уу да сүүж авахаар нь сүнсэн чөтгөр болно доо гэжээ. Эцэст нь аргаа бараад богтосноос огтолж өмөхөд өөхөө богтос иддэг боол юм байна шүү дээ гэд маха татчихжээ. Мад тавиулсан манж түшмэл танзуур боовоо идүсэн тарган махуу идэхгүй ла аяа аавуу бурхан болсон өдрва мацаг бариуна гэд хоосон хонсон гэдэг. Мань Бадар тэмээ хариулахаа яагаад болов? Говь хангаан завсарт гогод таанын орон гол нуурын мэлтрэ ар агуутын голын хорхойд төрөний хүүтэн булагт намрын ихэн сарда нарийн таанан товширч намраа хялган саадаглан найр жасаа ихэлсэн налгаар дулаан цаг байв.
Өнчөнхүү Манбаатар өнжин хонон тэмээ хариулж өлсөж цангаас эхлэн уяудж ядрахын зовлонг амсаж байлаа. Гэтэл их сүргийн эзэн энэрлгүй хатуу хяа хаван сүрэг тэмээний даамал. Тэмээчин хүү Манбаатрыг тэрийн унтаж сүрэг алдах нь уу? Тэнэж хэсэж унаа сулдайх нь уу гэж тэнд эндээс нь тэнсэн хянаж харуулдан дуранцаар байжээ. Үүнийг лавтай мэдж баттай үтсэн Манбаатар нэгэн халуун бөхчим өдрийн жин үдийн нарнаар алсын бэлчээрт гарч айхалж халуурсан тэмээдийг эмгэн тээгийн билээс ирчээр нь бөөгнөрүүлж хөөгөөд хардсны хүүтэн булагтай харганат түрүүн дээр хураачжээ. Хаван даамлаас эхлээд харсан үдсэн бүхэн халуун дулаан намраар хайлхан гүйлгэн цагаар хөлөрч халуутсан тэмээдийг хүүтэн булаг дээр хураагаад хамуу жилбэнд бариулж хамаг буйныг бузарлах нь хэмээн хашгирч давхсаар иржээ. Манбаатар хүү маатайхаараа маатайж тоодоохоороо тоодож эзэн дээдсийн буйныг эндэл осолтолгүй дагсаар хавар зууныг давлаа. Хайлган амарч боллоо. Хангаа дэлхийн шим хан дээдсийн сахиус хамаг та нарын буйнаар ханан бүхэн ширэлж хавраг хомон зузаарч өснөөс нь ургаж үзвээ сайхан таргаллаа. Харин тэгэх нь байна шүү. Харуу бүрийн үдшээрч халуун дулаан үдээрч хамар толгоон оройгоос хавчил жалгын уруугаас шинжин ажиж иргээд шилдэж дурандж яриад шилийн сан ирчүүд ширүүлж харуулдаад болдоггүй. Барилцаад авъя бяруугүй. Бараадаад хөөй унаавгүй. Одоо би яах вэ? Би хүчин мөхсдөх нь толгой бүрэн торон матгүй мэд дээр нь та нартаа тушаалаа гэд явчихжээ. Үүнээс хойш Манбаатар би тиймээ хариулахгүй шүү. Эргүү намайг дорой болохоор эзэн сүргийг дөмөг болохоор эн тэндээс шовлзоод эргэж тойрч цагдаад илүү дутуу гартнууд амар заяа үзүүлдэггүй алдаж осолдвол би биш та нар хохирно гिचгээд намарчин найр жасаа хөөчгсөн юм гэдэг. Та Тулаан нэвртэй подкастыг сонслоо. Бичлэг маань таалагдж байвал subscribe тавьчаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн жинхэнэ хуудсыг минь дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.